таагийн өргөж байна. За миний нэр Уулдын дулан гэдэг Шилийн голын аймгийн Шулуун хөх хошууны одоо уулын хөрстэй сумны угал одоо бол шанд болгосондоо ажил амьдарч байна. Тэгээ энэ бүтээл бол одоо миний 8 жилийн цагийг зарцуулаад одоо өнөөдөр одоо сүүлийн шавтаргаанд орж байгаа Монголын нууц товчооны Жисбарын одоо Монголын нууц товчоог хэлж байна. Энэ Жис гавцсан дээр одоо энэ 4 жилийн багжаар тэгээ энэ 4 жилийн багжуул бүхэл Монгол усхийг бүр бичиж байна. Энэ бол жужаанараа тэгчиг 8 мм. Урт нь бол одоо бүх урттай бол 66 м. Гэхдээ би 8 гэсэг таслаад одоо нэг гэсэг 8 м. Өргөн нь 50 см. 66 м нэг 300 кг орчим. 300 кг орчим. Тэгээд сүүлд нь бас нэг хайрчих шиг юм хийх санаатай. Чигээр 8 м. Хооронд нь бол ингээд нухстай жалгачихна. Эргээ салгаж болчихно. Тийм аяга. Одоо 8 жил болчихжээ. 8 жил хийж байна уу? Тийм 8 жил болчих. Гэхдээ одоо бөхөө 8 жилийн одоо бүтэн чагаар хийсэн гэж хотлож чадахгүй. Би адлын чөлөөгөөр дунд нь бас өөрийнхөө өөр бүтээлийг хийж гин, хүн амьтны энийг хийж гин. Тэгэхээр хамгийн анх бол 3 жил барна гэсэн төлөвлөгөө бол өнөөдөр одоо биелүүлж чадсангүй байна. Харамсалтай нь. Энэ Монголын нууц товчоор одоо аливаагаар ямар аль номоор нь их болгож байна уу? Баяраа багшийн гэлгсэн Монголын нууц товчоор. Баяраа багшийн нэрээс энэ Монголын нууц. Энэ нь бол арай энэ хуучин энэ гэлгсэн ихтэйгэн бол их ойрлж байна. Тэгээд одоо сүүлийн 3 бүлэг л болчих. Одоо энэ 9 бүлэг болсон. Дахиад хагас дотор. Хагас дотор. Тийм. Одоо хагас тий. Одоо варч. Одоо бол би их сайхан 10 жил дээр л одоо барах санаатай байна да. Анхны миний төлөвлөгөө бол чухал зүйл дээр нь жураг хавсаргана гэсэн юм. Жишээлбэл 5 усны сургал гэсээр би ингээд 5 усны жургийг хавсаргана гэсэн юм. Тэгэд явсаар одоо жавгүй болоод нүдч муутын тэгээд одоо энэ хөвөөний угалжч байхгүй болж хавсарх журагч байхгүй болоод явж шүү. Одоо өөрөө хадгална гэдэг бол одоо бараг бодлоо гэж тийм ээ. Тэгээд одоо хөргчтэй жохстой одоо гажир хүрэх ёстой гажирд нь л хүргэнэ гэж бодож